Ну, то есть, это структура еще. Ерхий газар эрүүгийн эргийг хянан шийдвэрлэх тухай хуульд Таниулын байгууллагт хариулсан тэмдгэрийн хүрээнд эрдэнэ шалгах ажиллагаа явуулж байна. Одоогоор бол прокурорын зөвшөөрлгүйгээр эрүүгийн эрийг хянан шийдвэрлэх тухай хуульд 29/3-5 заасны дагуу прокурорын зөвшөөрлгүйгээр тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байгаа. Тэгээд бас та бүхэн манай үйл ажиллагаанд бас дэмжлэг үзүүлээд жоох ийшээ үзүүлэх үү. Ерөнхийдөө тодорхой мэдээлэл залгах боломжгүй. Тодорхой мэдээлэл өгөх боломжгүйгээс одоогоор бол тодорхой мэдээлэл бид нар өөрөө зөвшөөрлгүйгээр өгөх боломжгүй байхгүй юу? Хуулиараа юм байдаг. Тэгээд Таниулын байгууллага ойрын хугацаанд маргааштай зөвшөөрлөө авч чадах юм бол албан ёсоор бас мэдээлэл хийгээд ард иргэдтэй бас тодорхой ойлголтуудыг бас өгөх байгаа. Тодорхой мэдээллүүдийг өгөх байгаа шүү. Wow,